За лайв хэдэн газар шеэрлжтэй. Энд юу айгу муу байна. Сүлжээ айгу муу байна. Тэгээ хэдэн газар шеэрлжээ да. Манайхан орж ирсэнгүүд нь ч гэсэн шеэрлээд өгөөрэй. Тэгээ санал бодлоо хуваая. За энэ ерөнхийлөгч хөрөлсөх их хурлын гишүүдийг иргэн татдаг тухай хуулийг батлахыг одоо санаачлаад их хуралд бас нэг өөрийн эрх мэдлийн хүрээнд үүрэг өгөөд ах шиг байна шүү. Тэгээд үнэндээ бол би эсрэг байсан. Яагаад тэгэхээр итгэл алдартай юм байна. Итгэхээ байд юм байна. Тэгээ сүүлдээ одоо энэ ч одоо аргаа орж штэ бид нэр. Энэ жоохон гэрэл муутай газар байгаа шүү. Тэгээд хөдөө явж байна. Одоо ингээд ховд руу гарна да. Ховд аймаг руу гарах гэж байна. Тэгээ би бол энэ дээр юу яасан юм аа. Одоо Монголд хэрэгжээд байгаа хууль алга. Үнэхээр одоо үний юм хаана байгаа юм. Тийм үстэй. Өөрсдөө зориулсан хуулиа баталцдаг. Тэгээ ямар ч хууль байгаад хинч шийтгүүлдэггүй. Гэтэл өнөөдөр Солонгосын ерөнхийлөгч насаараа хоригдох ял авч байна. Тэгээ эдсэн мөнгө нь бол нөгөө дан хоёрын эрдний хүүхдийн мөнгө шиг л хүүхдийн өрдөг мөнгө шиг л мөнгө байгаа байхгүй юу. Тэгээ шудраг хуультай газар бол ерөнхийлөгчийн хүртэл ингээд насаар нь хоригддаг юм байна. Тэгээ Монголд яг үнэндээ хэрэгжээд байгаа хууль алгаа. Тэгэхээр одоо юу яадаг юм биш үү нөгөө итгэл алдарчт юм байна. Тэгээд өнөөдөр бол би нэг юу пост оруулсан. Энэ хууль хэрэгжих үү? Яг хэрэгжих үү? Би итгэхгүй байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө ингээд бодлоо яалч байхгүй энэ бол одоо хэрэгтэй хууль юм байна. Ядаж хууль нь байж хахад бүр хуульгүй байснаас хууль нь байж хахад одоо энэ хуулиа хэрэгжүүлээч гэж одоо ядаж шаардж болох юм да. Эргүүлэн татдаг хууль нь байхгүй байхад ягаад ч нэмэргүй байсан. Үндсэн хуулиндаа бол ерөнхийдөө бол заасан. Гэхдээ энийг одоо хинч хэрэгжүүлдэггүй, хинч биелүүлдэггүй. Тэгээ нэг юм өхмөл хууль байсныг харин ерөнхийлөгч амь оруулаад ах шиг байна. Тэгээ жоохон ч гэсэн горилго төрдөйм байна. Аргаа барцсан хүмүүс үнэн байгаасаа гэж хүсдэг юм байна. За энэ хоёрт бол би одоо амар их итгэжсэн. Хууль зүйн тэргийн сайд. Тэгэхээр би цагдаа биш. Би прокурор шийд ингээд асуудалс зүхтаагаад ах юм. За бодлоо. Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахад одоо 100 мянган гаруй өсөх цуглуулна. Энэ хизээч одоо бүтэхгүй үлгэрийн асуудал байхгүй. 100 мянган гаруй өсөх цуглуулна. Гэтэл нэг тойрогт их хурлын гишүүн нэг тойрогт очиод нэр дэвшээд ингээ явхад тэнд 100 мянган сонгогч байд юм гэдэг асуудал л да. Яг 100 мянган хүн саналаа өгдөг. Тэгээд тэр өгсөн хүмүүсийнх нь за одоо 100 мянгаас 30 мянган ардын намын хүн bijдэг. 20 мянган арилс намын хүн bijдэг. 10 мянган шин намын хүн bijдэг. 10 мянган хүн намын хүн bijдэг. Ингээ хуваагаад ингээ намын гишүүнчлэр ингээ хуваагаад авсан учраас улсын хурлын гишүүнийг одоогоор бол шинэ хууль батлахгүй бол 100 мянган хүн гарын үсэг цуглуулна гэдэг бол хизээч одоо мултрахгүй гэсэн үг. За эднэр одоо ерөнхийлөгч бол зарилга өгчлөө. Одоо юу өгчлөө гэдэг одоо команд өгчлөө. Их хурлын гишүүдийг эргүүлэн татдаг хуулийг санаачлаа гэсэн. Одоо нөгөө их хурлын гишүүд маань ясан шархилнаа. Гэмгүй их хурлын гишүүд байхгүй. Бүгд гэмтэнгүүд гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ хуулийг харин батлах уу? Их хурл батлах уу гэдэг асуудал.
Энийг батлуулах хэрэгтэй. Хүчээр ард түмэн ингэж яагаад батлуулах хэрэгтэй. Гэхдээ 100,000 хүний гарын үсэг цуглуулдгийн бүр 10 дахин багасгаад 5,000 хүн гэдэг чинь амар их хүн байхгүй. 5,000 хүний гарын үсэгтэй байхад болтолдог байх хэрэгтэй шүү дээ. Юу нь 100,000 вэ? Энэ хизээж биелэхгүй, хизээж гарын үсгээ зурж цуглуулж дуусахгүй ийм их одоо тоо тавьчаад тийм үү? Би одоо нэг улсын хурл руу юм оруулъя гэхээр 100,000 хүний гарын үсэг гэж. Хизээж биелэхгүй. Би талбай дээр хэдэн сар жил зогсоод 100,000 хүн ирж гарын үсэг зурхгүй. Өсрээд 200 300 ирж зурдаг. Тийм. Тэгэхээр энэ хуулийг яаралтай батлуулаад хуулийн заалтуудын их боломжийн тий ер нь бол эвгүүдвэл мулталчаар ийм баймаар байна. За жишээлбэл миний санаж байгаагаар за одоо ингээд бурхны оронд явцсан одоо очир батхыг яриха болий. Алгасыг тийм үү одоо нас урцсан үний ясыг өнгөцүүлээд явах. Багванд ямар амар хортой юм хийж. Багванд өөрөө идээд тоноод дуусахгүй одоо бүр өв залхамжлаад охин нь одоо энэ баян онгор говьалтайг ингээ холбосон асар том стратегийн том алтны урхаа дээр эзэн суудсан багванд явах. Тийм. За дараа нь намрын их хоёр яа. Юу хийв? Их хурлын гишүүн байхтаа шүү. Тийм. За Женкогийн Баттулга яа. Мах каминатыг мах бол одоо манай мах каминатыг мах импексийг бол 2 тэрбум төгрөгөөр худалдаад тавьсан. Их хурлын гишүүн байхтаа шаасан. Баянгол жошдуудлыг 24 сая төгрөгөөр 24 сая төгрөгөөр л худалдаад авсан. Тийм. За Эрлийн Эрдэнэбат юу вэ? Юу л ойртой аав. Тийм биз? Баяр зогт юу аав. Сайхан бэлэг яаж самрав? За одоо адгийн наазах нь бандаж ган тулга. Хүчингээр хийцэн. Одоо энэ арилсан намын дарга, арилсан намын их хуралд байгаа Тэмүүжин, хууль зүйн дотоод хэргийн сайд Тэмүүжин. Энэ Монголын хүчний байгууллагуудыг жинхэнэ самарсан. Дээр нь сайх насан туршигүй жоохон охтууд гусдаг. Их хурлын бүрэн эрхээрээ одоо далаалгаад, хууль зүйн дотоод хэргийн сайдаараа далаалгаад сайн ах болцсон. Жоохон охтууд гусаал. Тэгээ нөгөө жоохон охтууд нь хэвлэлд ярьслага өгөнгөд хар тамхины эрэхт гутгаал нөгөө охиноо шоронд оруулна гэж айлгаж байгаа ламын барьцдаг. Халдшгүй дархан эрхийнхаа далбаан дор ямар муухай юм хийж байна. За зоригийн аллага юу болов? Батуул яаж өөрийгөө аварж үлдэв? Их хурлын одоо гишүүний халдшгүй дархан эрх гээл ингээ өөрийгөө аваад үлдчихдэг. За хиншүү гамбаа юу идэв? Даан хоёу эрдэн амар баясгалан. Тийм үү? Одоо зарим нь их хурлын халдшгүй дарахын эрхээ үндсэн хууль руу халддаг, эцэг хууль руу халдаад төрийн эрхийг хууль бусаар авахыг завддаг. Ерөөсө бүх болохгүй юмнуудаа улсын их хурлын гишүүний халдшгүй дарахын эрх гэл мэдээж их хурлын гишүүн халдшгүй дарахын эрхтэй байх нь зөв. Гэхдээ гудамжинд явж явахт нь барьж аваад зодчдгоо тий машинтай явж явахт нь очоо мөрөгчдгөө ийм л эрх идэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ гудамжинд алхаа явж явахт нь одоо бариа зуураад тий зулгаагаад үс толгойг нь зулгаагаад байдгүй ийм одоо халдшгүй эрхүүдэнд байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй гэмт хэрэг хийчээд цагдаад очдгоо шүүхэд очдгоо ял авдгоо торгуулаад гардаг. Энэ халдшгүй дархан эрх биш ээ. Энэ бол халдшгүй дархан хулгайчдын л хийдэг ажил. Тэгээ өөрсдөө хулгай хийх, луурдах, идэх уух, ард түмнээ доромжлох. Тэгээ энийг одоо ингээд өөрсдөө хамгаалж хүрж болохгүй юм ингээд бодсон. Ийм байхгүй биз да. Адилхан мах цуснаас бүтсэн хүн Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын үндсэн хуулийн заасан байна. Хуулийн өмнө бүгд тэгш хэрэгтэй байх ёстой гэдэг.
Тийм үү? Гэтэл одоо энэ нэг их хурлын гишүүд нь халдшгүй дархан эрхийнхаа хараар ямар аимшигтай хулгай хийж байна. Бүхэл бүтэн Улаанбаатар хотыг барих тийм хэмжээний мөнгийг хулгай хийдсэн. Дахиад нэг Улаанбаатар хот барих мөнгийг 100 их 80 төгрөгийг хулгай хийсэн. Нүүрснээс одоо мэдгэж байгаа нь 40 их 80. Зөвхөн нүүрснээс 100 их 80-ыг идэж байгаа юм чинь цаана зэсээс хэдийг идчихэж байна. Алтнаас бүр амар идэж байгаа. Тийм биз? Дорнодын талд байгаа тэр чигээрээ нефт. Энэ нефтийг хэн идэж байна? Хичнээн захилгаан станц барих мөнгө. Хичнээн нефтийн үйлдвэр өөрсдөө бензинтэй болох боломжоо өөрсдөө хулгай хийгээдсэн. Тэгээ гаднаас станц өрөөд үгүй. Бензиний үйлдвэр бариад үгүй юм өөрсдөө ахуулна гэвчдэг. Улсад нь юм барьж өгье гэхэд гадныхан Япончууд, энтхэгүүд, Хятадууд, Оросууд ирээд танаа тийм бариад өгөө гэхэд эх оронд нь юм барьж өгье гэхэд урдаас нь авилга нэхэвдчихийдэг. Ийм лалрын их хурлын гишүүдээр. Ийм лалрын их хурлын гишүүдийг хуулиар хамгаалаад яах юм? Эдгээр дархан халдшгүй дархан эрхтэй байгаад яах юм? Эдгээр яг юу хийсэн гэж дархан эрх идлээд байгаа. Юу хийсэн гэж халдшгүй байх эрхээ идлээд байгаа. Эдгээр яг ямар гавьяа байгуулсан юм? Халдшгүй дархан эрхтэй их хурлын гишүү гэж шаачаад тэгээ бүлэглээд хулгай хийгээд идэг. Энэ хулгайчуудыг ер нь эргүүлж айгүй амархан татдаг баймаар байна. Бид нэр сонгож болдгийм чинь айгүй амархан татдаг баймаар байна. Юу 100 мянган хүний гар үсэг вэ? Ерөнхийдөө хүрсэх одоо 5 мянган хүний гар үсэг, бараг 1000 хүний гар үсэг багтах буцаага татдаг байх хэрэгтэй шүү дээ. Одоо энэ нэг наараа гэдэг нэг солирч суулгаач юу? Хүснээрээ доромжилж идэг. Лалар ац хошног бүхс үрийн шингэн мэнгэн. Гүн чин төрийн хүний ёс зүй. Ёс суртахуун. Тэм энэ юусоо байхгүй. Юу гэлээ нэг нөгөө нэг гişүнэ чи үрийн шингэнэ 4 жил залгиж явсан уу гэж бүр Манусын гудамжны хулгайчийн аманд багтмааргүй үгээр ингээд хүмүүс рүү дайраал чамтаа уулзнаа, чамтаа таарна гэж дарамтлаад идэг. Адгийн наацх нь одоо энэ. Тэгээд одоо дан хоёр эрдэнэс мөнгө аваад конопод орж идэг. МСС-с мөнгө аваад конопод орж идэг. Би МСС-ийг судалсан шүү. МСС рүү дайрья, МСС-д үзэлцъя гэд. Тэгсэн чин яг үнэндээ МСС-ийн гол дайсан нь Женко байсан юм бил. Женко МСС-ийг харлуулах гэж Херогийн Баатаратаас маш олон сайтыг худалдаж аваад МСС-ийг хамгийн аимшигтай мангас болгож ард түмний тархинд суулгасан юм байл шүү дээ. Яг үнэндээ эдсэн ууснаа хөрвөл Женко ч идсэн, МСС ч идсэн. Хоёр хар хэвээ бие биенийхээ харыг гайхгүй. МСС-ийг унгаах гэж байгаа бол Женког ч унгаа. Хоёр хүн зодтолдоод бие биенийхээ хөмсгийг тас зогцсон байхад нэг нь барьж авч болохгүй шүү дээ. Харилцан зодоо нэгнийхээ хөмсгийг зад зогсон хоёулаа шийтгүүлэх ёстой шүү дээ. Хоёулаа бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, орилсон, шаралсан, хоёулаа архиусан, хоёулаа хоорондоо хэрэлдсэн, тэгээ нэгээ зогсон, хоёулаа шийтгүүлэх ёстой шүү дээ. Яг энэ шиг хоёр хулгайч явж байгаад хоёр талах хулгай хийсэн бол хоёулаа л хулгай хийсэн шүү дээ. Хоёулаа л хоёр талах хулгай хийсэн шүү дээ. Яг энэ шиг МСС рүү дайрж байгаа шиг Женко руу ч дайрах ёстой. Энэ бузар хулгайчууд та нар зөвхөн нүүрстээс ингэж идсэн чинь өшөө хийсэн. Археологоос бол бүр хийсэн. Үнэт олдврууд Монголын тэр арга яс үнэт олдвруудыг та нар яаж идсэн бэ? Археолог бол маш их мөнгө зарцуулагддаг. Тэгэхээр би бодлоо посто устгасаа. Посто устгаад итгэж үзье. Нэг удаа ч гэсэн итгэж үзье. Тэгээд ядаж хуйлтаа болъё. Огцруул яа гэдэг хуйлтаа болъё. Тэм үү? Тэгээд гарын үсгнийхэн тоог цөөл
100,000 биш 1000 хүн хангалттай шүү дээ. 1000 хүн энийг огцруулъя гэд 1000 сонгогч нь тухайн тойргийн 1000 хүн гарын үсэг цуглуулаад тэгэл дорн татдаг байх хэрэгтэй. Одоо тэр нэг хулгайч ирж ин Жэмкот гээд аюултай хулгайч юу ч болоогүй юм шиг баг хурал цуугаа явж байгаа юм. Одоо энэ Жэмкоттой яаж шоронд хийх нь харъя. $100,000 хахуулт авсан хүн 6 жил өгдөг юм билээ. $100,000 хахуулт авсан Баатар үлэгт 6 жилийн чанга өгдөг юм билээ. $100,000. Одоо тэгвэл 6 тэрбум доллар авсан Жэмкотод 60 жилийн ял өгөх ёстой шүү дээ. Одоо Жэмкотод ямар ял өгөх нь харъя. Өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн сайд инх хоёр Жэмкотыг өмөрцөн зогсож илээ. Хууль зүйн дотоод хэргийн сайд инх хоёраа чи элбэг дөрж рүү дайрдаг шигэ. Чи Жэнко руу дайрдаг шигэ. Нөгөө намынхаа хулгайчууд руу дайрдаг шигэ өөрийнхөө намын хулгайчууд руу дайраач. Жэмкот ч адилхан хулгайч штэ. Тэгсэн чинь Жэмкот элбэг дөрж сайхан бэлгийг бодвол ирцэн л биш штэ гэд өмөрж илээ. Энд чи ариун явдал юм уу? Хулгайч бол хулгайч. Урагч бол урагч. Тэрний ардын нам байна уу, ардлсан нам байна уу? Нам бус байна уу? Ерөөсөө хамаахгүй. Тэр дарсан дансандаа 6 тэрбум доллартай байна уу, 60,000 төгрөгтэй байна уу хамаахгүй. Та нарыг үндсэн хуулиа зөрчөөд штэ. Эцэг хуулиндаа хинж халдаж үл болох үндсэн хууль руугаа та нар өөрсдөө халдаад хуулийн өмнө Монголын ард иргэд Монгол улсын харьяат бүх хүн хуулийн өмнө тэгш хэрэгтэй байна гэж заачаад яагаад та нар намаараа ялгаж хөмхөн ялгагдав? Яагаад та нар намаараа ялгаж хамгаалдیں۔ Нэг нэгэ. Одоо би ерөнхийлөгч хөрөн сүхэд бол итгэж үзье гэж бодож байна. Итгэж үзье. Энэ хуулийн дэмжиж гэж бодож байна. Инх хоёр явж хамгийн лалрын писта болж таарлаа шүү. Фингэргэн. Тэ мөнх хотыг өмөрцөн шааж илээ шүү дээ. Энэ элбэг дөржиг бодвол сайхан бэлгийг бодвол хүрээд ирсэн биш дээ. Шааж илээ. Одоо ирсэн бод барай 20-ч шалгаач. Яг дан хоёр үрдэн. Тэгээд энэ амар уйсгалан амуудраа булган туяа эднэрийг эрхийн төтгөлзүүлнэ гэчихэд энэ дан хоёр үрднийг яагаад төтгөлзүүлдэггүй? Ямар тохироо хийцээ? Дан хоёр үрднийг ч гэсэн намаас хөөгөж. Энд чинь хятадуудад бид нарыг өгсөн юм шүү дээ. Хятадын хөгжлийн галт тэргэнд хамт сууж маниусыг суулгаж хагаад хятадын хөгжлийн галт тэргнээс монголчуудыг шидэж алах гэжсэн юм шүү дээ. Шудраг бая. Бандаа ган тулах шиг одоо боо дийлэхгүй улгайчуудыг татдаг бай. Энэ наараа шиг үсснээрээ ам ал гээл үтрээгээл үрийн шингэн гэж орилж идэг, лалар писта гэж орилж идэг их хурлын гишүүнийг татъя. Үндсэн хуулийн эсрэг эх орноосоо ураад хууль бусаар төрийн эрхийг авах гэжсэн булган туяа дан хоёрын үед нь амар уйсгалан тэргүүтэ улгайчуудыг бүгдийг татаач. Энэ улгайчуудаа татаач. Энэ хуулиа гарга. Тэгээд тэр хуулиа одоо нэг гоё нэртэй нөгөө нэг авилагчдын хөрөнгийг хураана гэдэг баахан цонхны цаанаас жихэр долоолгосон. Хаана хэний хөрөнгийг хураацсан юм? Одоо тэгээд гоё нэртэй ингээл юу яана их хурлын гишүүдийг нэрийг одоо онцгой эрхийн болио, бархын эрхийн болио, халдшгүй эрхийн болио, эргүүлэн татдаг хуультай болиого хуулийн дотроо амар юм заачв. 1 сая хүний гарын үсгээр буцаад татнаа гэдэг ч юм уу. Эсвэл хүн алсан хүрээ талхад нь татъя гэдэг ч юм уу. Хизээч биелэхгүй юм оруулчваа тэр хуулинд. Захын үнийг татдаг, захын үн татдаг л баймаар биш шүү дээ. 1000 хүний гарын үсэг цуглуулж очиод нэрийг татчихдаг баймаар биш шүү дээ. Ёс зүйн жоохон алдаагаар бол арт түмнэд оромжлуул, хараалын үг урсгуул, писта наахуул алдар арих тамхи секс гэл их хурлын гишүү яаж илаа тэр нөгөө нэг монсын сохтуу засгийн газрын ордон дотор өрөөнд дотор их хурлын гишүүний өрөөнд дотор сохтуу бүгдөө арих ууцсан. Секс, арих тамхи хүний хамгийн сайхан хэрэгцээ гэж шаагаад.
Өөрөө монс гээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, им тариа үйлдвэрлэдэг хүн. Имч хүн. Арх тамхи секс гурав бол хамгийн гоё юм энэ гэсэн. Нөө тамхи 5-наас сураадаг, арх 10-наас сураадаг нь яасан бэ? Ингээ арх тамхи сурталчлаа сохтуу сууж ийсэн шүү дээ. Ийм пизда нарыг татдаг баймаар биш үү? Энэ их хурлын гишүүд чи бүгд сайн ах нар. Энэ тэндээс гоё октоо зөөлгдөг машинтай. Ийм лалруудыг шалгадаг баймаар биш үү? Шүн өрөө хятадуудтай хоолнд ороод лобби хийгээ явж идэг. Энэ Хүрэл Баатарыг монголчуудын газрыг 100 жилээр түрээслэнэ гэсэн. Энэ сайн зөргийг ийм стандарыг татдаг баймаар биш үү? Тэгээ татдаг ихлээр 100,000 хүний гараа өсгөх гуцаад ах юм. Тэгээ одоо арай миний энэ лайвын хандлтыг ингээ унгаагаад байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөсхийн санаачилж байгаа. Их хурлын гишүүдийн халдшгүй дархан байдлыг зогсооё. Их хурлын гишүүдийг эргүүлэн татдаг хуулийг дэмжиж заяа. Дэмжиж үзье, итгээд үзье. Огт хуулгүй байснаас хуйлаа хэрэгжүүлээ чи энэ гишүүнээ татаач гэд хэрэлдээ зогсож ядаж. Арай л гитэрж байна. Хүсснээрээ хулгай хийж байна. Хүсснээрээ хуйлдж байна. Тэгэл одоо тэр нэг Заяавбаатар гэдэг нэг пизда Монгол улсын их сургуулийг атгацсан. Дандаа явдаг хүүхнүүдээ багшаар авцсан. 10 гаруй өөрийнхөө баваа шаваатай амргийн холбоотой 10 гаруй хүүхнийг Монгол улсын их сургууль багшаар авсан гэж. Тэд нар юу заах юм? Яаж төгсөх юм? Бүксний хичээл заад юм уу тэд нар? Секс заад юм болов? 34 жил Монголын баялагийг зөөсөн шүү дээ. Та нар 35 жил одоо ингэж 35 жил алтын маань зөөлөө. 35 жил зэсийн маань зөөлөө. 35 жил молибдийн зөөлөө. 35 жил кокс нүүрс зөөлөө. 35 жил хүрэн нүүрс зөөлөө. 35 жил нефтийн маань зөөлөө. 35 жил цагаан мөнгөний маань зөөлөө. 35 жил фосфорын маань зөөлөө. 35 жил жоншийн маань зөөлөө. Монголд зөөж болох бүх баялагийг зөөсөн шүү дээ та нар. 35 жил зөөгөөд монголчуудын амьдрал сайжирсан юм уу? Та нар нүүр сулгай гэдэг Улаанбаатар хотоор дүүрэн шилэн барилга барьсан шүү дээ. Мөнгөө угаагаад хулгай хийсэн мөнгөө та нар барилга болгосон шүү дээ. Энэ барилгуудыг хурааж аваач. Энэ нүүрсний мөнгөөр боссон бүх барилгуудыг хурааж аваач. Нүүрсний хулгайд оролцсон хулгайчуудын нэрийг зарлаад татаач. Одоо их хурлын гишүүнээс нь татаач. Тэгээ нэг халдшгүй дархан байдал бүрийн эрхийгээ ингээд ашиглаад албан тушаалаа уруулан ашигладаг. Тэгээ хуйлддаг. Тэгээ эх орноо зардаг, худалддаг. Бяцхан үрсийн минь хоолыг хумсалдаг. Эрүүл мэндийн хулгайлдаг. Ард түмэндээ хамгийн муу имийг шахдаг. Хамгийн хямдхан имийг шахдаг. Хамгийн хорт утаатай хотод амьдруулдаг. Хамгийн их төгжрөлтэй хотод амьдруулдаг. Тийм үү? Арай хитэрж байгаа юм шүү. Би та нартай 2028 он хүртэл та нартай харилцсанаа заяа. Хин нэмбэгээ үзнэ. Жирийн аавын хүүх, жирийн иргэн аль хүртэл явахаа үзнэ за. Ингээ энэ лайваараа за одоо ингэнгүүт Ухнагийн хөрөсөхийн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөсөхийн санаачилж байгаа энэ улсын хурлын гишүүдийг иргэн татдаг тухай хуулийг дэмжиж гин гэд хөрөсөхийн бүх стологч болоо шаачих бах те. Гэтэ хамаагүй намайг юу гэж хэлсэн ч хамаагүй. Би шудраг үнэн тогтоохын төлөө би чөтгөртэй ч хамаагүй нийлэн за. За манайхнаас ярьж мөрж байгаа юм. Харин тийм инх хоёр гэж нөхөр яриа л. Тэгээ тэр нэг лавг гээд тэр лавгийн тойм гэдэг байгаа нэвтрүүлэг. Тэр лавг бол Монгол ардын намын тэжээвэргүлэг. Юу Улаанбаалал одоо ч Арчилсан намын тэжээвэргүлэг шүү дээ. Арчилсан намынхан санхүүжүүлж Улаанбаалаа хийдэг байсан шүү дээ. Тэгээ асуултаа бэлдэж байгаад Арчилсан намынхан гишүүдийг оруулдаг. Асуултаа бэлдэж байгаад ардын намын гишүүдийг оруулж ирж нүддэг. Яг энэ шиг лавгийн тойм бол ардын намын тэжээврүүдийн нэвтрүүлэг шүү дээ. Ардын намаа санхүүждэг. Тэгэл тэрэн дээрээ болохоор бүгдээрээ гүгөөч чинь
Хуульчид дотоод иргэн сайд энэ хоёрыг би 3-4 удаа манай нэвтрүүлэгт ороочээ. Хоёулаа сайхан өөдөөдөөс харж байгаа хаз яриа. Гэс надаас цухтагаад. Хуульчид дотоод иргэн сайд энэ хоёроо та тийм шодрог юм бол тийм үнэн юм бол надтай ярихаасаа яагаад хайгаад байгаа юм бэ? Миний асуултаас бүр сүүлээ хавчаад шээс нь гоож цухтагаад байгаа байхгүй. Тэгэл хавгийнхаа том дээр бүгдээрээ гүг очиж суучна. Асуултаа бэлдээд өгцөн. За нөгөө л хавг нь ингэж хүлээ ачиж сууж байгаа л. Урдаа нөгөө бэлдэж өгсөн асуултанд тавьж байгаа л. Амар том шаа. Миний өмнөөс өрөөдөр би ямар ч асуулт бэлдэхгүй би чамайг зөв бүр сайхан ухаад чиний фактуудыг гаргаад ирэл л да. Чи айгаа цухтагаад байна штэ. Чи хуульчид дотоод иргэн сайдыг хааны алба гэж бодоод байт юм уу? Хаан хүртэл халаатай байдсан штэ. Хаан хүртэл ундан штэ. Чиний 3 жилийн одоо нэг 2 жилийн наслуу байгаа штэ чамд. Зандан шатруу унаалуул чи унтчих штэ. Мөнхийн сандал дээр очсон шудлаараа том юм эсрэг бол жил гаруй худлаа ирчихлээ. Хуульчид дотоод иргэн сайдын хоёр жил хийгээд хэн шийдгүүлсэн юм? Хэн ял авсан юм? Бодлоо шагаал яваад байна. Тэгэл ардын намын нэг өмөрөөл царай дүрхийг харахад бол тийм Монгол дүрхэхгүй л нөхөр байгаад байна. Тэгээ удам угсаанаас айгаар надаас цухтаад байгаа шиг. За ингээд их хурлын гишүүдийг эргүүлэн татдаг хууль нь ямар хууль гарахыг хэдүүлээ харцгаая. Ямар ч үсэн дэмжинэ. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Өөр асууж ярих юм байна уу таанаас? Энэ удахгүй шорон шаханд хөөрхий. Шаажлыг чиний дэрийг шаах гэдэг шорон чи яаш юм хүн шатаадаг зуух юм уу? Залуу занд насандаа ороод гарсан. Аав хүүгээ ордог сав зөө. Хаягаад ах юм байхгүй. Үннийг хэллээ гэж. Үнэн зүйл шаардлаа гэж шоронд хийдгүүл хийлдэ. Та нар баяр сайхны биеийг алж чадхаас биш. Баяр сайхны хийж байгаа үйлийг хизээч та нар устгах чадахгүй. За юу. Цус цэвэр хүн нэр цэвэр хүн Монголын төрийг барихын төлөө би эцээ хүртэл явна за. Та нарын хамгаалаад байгаа төрчин ирлээ цөрлөө зүйлүүд идэгдсэн. Засгийн газрын ордон дотор ч гужаагийн ирлээ зүйл язганж байгаа заа юу. Орсын ирлээ зүйл мэдэгдэн штэ. Шав сар өстэй, нов ногоо нүдтэй, цэв зинхэр нүдтэй. Энэ хар өстэй, хар нүдтэй хятадууд чи ирлээ зчгээр биднээс ялгардаг байхгүй юу? Хамгийн гол аюул нь тэр. Яг Оросыг өмөөрхий. Би бол хэлсэн. За яг хятад Орос хоёр дээрээ тулвал Орос нь арай дээрээ гэж хэлсэн. Өөр жоохон дээр. Тэрнээс адилхан л харь үндэстэн. Би хэлсэн бити Оросыг шүтэж хуваагдаж дайралцаад байна. Бити хятадыг дагаж намж дотроо хуваагдаад байна. Бити далдагнаад Германыг дагаж гүгээд байна. Бити далдагнаад Францыг өмөрж гүгээд байна. Бити чацаг царайлаад Америкчуудыг дагаж гүгээд байна. Зүгээр л Монголдороо бай. Монголоо хайрл. Монголоороо бай. Эх орноо яаж хөгжүүлэх гэж бод. Монгол улсаа яаж хүчрэхэг болох вэ? Монгол улс яаж цөмийн зэвсэгтэй болох вэ? Монгол улсын батлан хамгаалах юм яаж хүчрэхэгч вэ? Монгол улсын батлан хамгаалах яаж зэр зэвсэг техникээ сайжруулах вэ? Та нар 100 их 80 дээр танк зэвсэг авсан бол бас хүчрэхэг айрын болох суур тавигдсан шүү. 90 оноос өмнө Монголын ардын айрын бол Азийн хамгийн хүчрэхэг айрын бил байсан. Одоо эдгээр тэгээд баг их танка зарж идж байгаа, сумаа зарж идж байгаа, зэсэн тушааж байгаа биз та нар. Эдэн танка төмрөн тушаага идж байгаа биз. Түр Монгол дотроо л бай. Монголоо л хөгжүүлээ. Монголоо л гоё болгоё. Чаддаг чаддгаараа. Эмчнэр нь ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө үнэхээр санаа зовъё. Цагдаа нар нь ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө үнэхээр санаа зовъё. Цагдаа нар нь хятадуудаа хамгаалах юм. Цагдаа нар нь Вьетнамуудаа, Америкуудаа хамгаалах юм. Барилгачд нь Монгол барилгаа барья.
Би сайн жүжиг бичиж, сайн кино хий. Дор өрнөл их орноо хөгжүүлье, уран зохиолоо хөгжүүлье, хуулиа чангуулгая, эрүүл мэндээ хөгжүүлье, боловсрлоо хөгжүүлье. Багш нар нь Монгол хүүхдүүдэд хайрл, сайн мэрэгчлэлтэн бэлтгэхэд анхаарай. Дор бүрнээ их орноо л гоё болгоё л доо. Тэгэхгүй тэгэл Америк гэж хагасанд давхиж гүүгээл, зарим нь Франц гэж гүүгээл, зарим нь Орос гэж гүүгээл, зарим нь Хятад гэж гүүгээл салаавч гаргаал бүгдөө монголчууд 81-тэл баймар биш шүү дээ. Тийм үстэй. Оросууд яаж гүйгүүлчихэд байгаа та нарыг? Бас л дарангуулдаг, дарамтлагдаг шүү дээ. 33 мянган Монголыг хэн буудсан юм? 33 Монгол сэхэтнийг, Монголын сэхэтний давхаргыг хэн үгүй хийсэн юм? Оросууд л буудсан шүү дээ. Оросууд л буудулсан шүү дээ. Монгол улс төрийн тэргүүнгүй бүтэн жил болсон. Монгол улс сайдуудгүй, Монгол улсын засгийн газрын бүх гишүүдийг Монгол улсын төрийн тэргүүнтэй, Монгол улсын төрийн тэргүүн данзанг их хурлын юуны бүх одоо засгийн газрын гишүүдтэй сайдуудтай 7 сарын 11-ний өдөр хэн буудсан? Та нарын өмөрөөд байгаа Оросууд л буудсан шүү дээ. Би Оросын ч өмөрөхгүй, Хятадын ч өмөрөхгүй, Америкийн ч өмөрөхгүй, Герман, Францын ч, Италийн ч өмөрөхгүй. Би зөвхөн Монголоо л өмөрнө. Би зөвхөн Монголоо л хамгаална заяа. Та нар шиг гадны хүн хараад хамаг байдгаа бариад далжгнаг үгээд байдаг биз даа биш заяа. За ингээд ерөнхийлөгчийн санаачилж байгаа их хурлын гишүүдийг татан болгох бол шудраг байх болтугай, болох болтугай, босгод намхан байх болтугай, 100 мянган хүн биш, мянган хүн гарын үсэх цуглуулаад татдаг байх хэрэгтэй. За дараагийн лайв хүртэл баяр та. Бололдоо зөвхөн шонхрууд нэс.